Зүтгэлтэй байгаарай. Хөвчөөртэй тууштай байгаарай. Орхон аймгийн хэмжээнд 1100 гаруй сурагч 12 дугаар ангиа төгслөө. Тэд өнөөдөр Мөнгөн хонхны баяраа энхүү тэмдэглэлээ. 12 жилийн хугацаанд тохой нийлүүлэн сууж байсан нөхөд эрдэмтэн багш нараас холдох гэж байгаадаа сэтгэл жаахан гундуу байгаач их сургууль хэмээх их айлын хаалгыг тогшиж байгаадаа баяртай байна хэмээн төгсөгчд ярьж байна. Хүндлэгдсэн. Сургууль ингээд би одоо 1-р ангиас ингээ 12 жил ингээд юу яж байгаа болохоор би гинт ингээ хүлээдээ 12 жил дэлхийн хагас нь өнгөрсөн болохоор гинт ингээд орхиж яваад дахиад ирэхгүй гэж бодохоор айгүй. Дотор болгоос ингээ хоосоо эргээд айгүй сайн санагч. Тэгээд ирээдүйд одоо ямар юм хүлээж байгаа бол гэдэг нь амар сайн юм. Сонгосон газрын кадастр чинь нэг хот төлөвлөлт тийм чиглэлээр. Тэгээ нэг Монгол улсад амар газар хэмжээ их мөртлөө бусад улсууд шиг хөгжиж чадахгүй байгаа. Тэгээд би ер нь газрын зөв зөвхөстэй ашиглуулна гэж бодож байгаа. За үеийнхэндээ хандаж хэлэхэд хүнд ингээд сурлах хөдөлмөр чухал ч гэсэн хэдийн 800 он аваад тийм мундаг сурлагатай хэдийн ингээд дэлхийн аралдартай тамирчин байсан ч гэсэн хүмүүжил төлөвшөл байхгүй бол тэр хүн хинж биш шүү. Хүмүүжил төлөвшөл сайтай, хандлага сайтай байгаарай гэж хэлээ. 12 жил гэдэг чинь бас урт хугацаа шүү дээ. Тэгээд найзуудтай ингээд жоохон удаан байчихсан болохоор бас салж хацсан гэхээр бас жоохон хэцүү л байна. Тэгэл ер нь бол гэхдээ олон 2 жил гаруй цар тахлын хугацаанд ингээд яг манай үед яг хонхны баяр хийж таарж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор маш их баяртай байна. Бас нэг карантины үеэр хонхны баяр ерөөсөө хийгээгүй 2 жил байгаа шүү дээ. 2 үе байгаа. Тэгээд яг манай үед цар тахал дуусаад хонхны баяр хийж байгаадаа маш их баяртай байна. Ер нь жоохон бизнес санхүү талдаа жоохон сонирхолтой байгаад болохоор сонирхлоод байгаа мэргэжлээ сонгосон байгаа. Төгсөж байгаа бүх сурагчтай хандаж хэлэхэд эсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгж бүгд хүссэн сургуулаа аваарай л гэж хэлье да. Миний хувьд бол сэтгэл зүйч мэргэжил сонгосон байгаа. Яагаад гэвэл би болохоор хүмүүстэй амар илэн дадангүй ярих дуртай байхгүй юу? Тэгэд аль болох хүмүүсийг одоо хар энерги биш сайн энерги өгөх дуртай болохоор айрын хугацаанд бас эргэлттэй байгаа. Тэр үднээсээ натаг тогтсон мэргэжил юм санагдаад тэгээд сэтгэл зүйчийг сонгосон байгаа. Орхон аймгийн бүх 12 дугаар ангид төгсөж байгаа, 9 дугаар ангид төгсөж байгаа мундаг дүү нартаа, найз нөхдөдөө эрдэнийн баярын мэнд хүргэе. Цаашдаа өөрийнхөө хүссэн мэргэжлэр мундаг суралцаад их орондоо хэрэгтэй хүн болоорой гэж хүсье. Нэг бодлоо ингээд оюутан бодлоо явах гэж байгаа нэг гоё байгаа ч гэсэн нэг бодлоо айгүй гонигтай. Найзууд бол багш нараасаа ингээд явж байгаа болохоор гэтээ баян холбоотой байх болохоор бас гоё юм. Гэтээ ингээд энэ 12 жил сурсан мэрсэн өнөөдөр ингээд дүгнүүлж байгаадаа маш их баяртай. 12 жил сурсан мэрсэн зүйлээ эцэг их болон сурагч багш нартаа дүүнэртэй ингээд үзүүлж байгаа энэ өдөр маш сайхан байна. Тэгээд эдний баяраа хийж байгаа нийт үеийн бүх олон төсөвчдөө ингээд баярын мэнд хүргэе. Нийт ангийнхаа хамт олондоо эрдэнийн баярын мэнд хүргэе. Тэгээд хэлсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай өгч та бүхэн чадсан шүү. Баярлалаа. Мэргэжлээ англи хэлний багш болох сонирхолтой байгаа. Англи хэл дээр арай л сонирхолтой. Тэгээд англи хэл арай бол нийтийн хэл болсон болохоор англи хэлний багш болох гэсэн сонирхолтой байгаа. 12 жил сурахад хөдөлмөрлөхөд тусалж дэмжижсэн багш ангийнхаа нөхдүүд, найз нөхөдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр тэргүүний тамирчинс шилдэг сурагчаар шалгарсан байж тээ. Өөрийнхөө хувьд хичээлийн хажуугаар ямар спортоор хичээлээд байгаа гавь шиг байна. Жудогийн спортоор хичээлдэг. Хичээлээ 5 дугаар ангиас хойш хичээлж байна. Одоо 7 жил хичээлж байна. Орхон аймгийн хэмжээнд улсын болон хувийн 22 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 47 сурагч 12 дугаар ангиа төгсөж байна. Орхон аймгийн 3 дугаар сургууль 9 дугаар ангийн 72, 12 дугаар ангийн 47 хүүхэд суралцаад төгслөө. За өнөөдрийн энэ эрдмийн баярын маань аймгаас удирдлагууд маань ирж оролцлоо. За мөн сумын удирдлагууд маань ирж оролцож бас хүүхдэд хүндэтгэл үзүүлж бас талархал дэвшүүллээ. За цаашдын Орхон аймгийн одоо төгсөгч нарын хувьд бидний алсын хараа бол дэлхийд өрсөлдөх чадвартай ийм бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хичээлийн жилийн хувьд бол манайхаас спортын болон авиасын мөн одоо урлагаараа, сурлагаараа ингээд манлаас хүүхдүүд маш олон одоо амжилтыг гаргасан байгаа. За энэ хүүхдүүдийнхаа алдрыг нь одоо бид нэр урамшуулж одоо олон талын ийм урамшууллын байдлаар баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
За маш олон ийм алдарга авьяатай тамирчин тий бас одоо эх орноо одоо төлөөлөлд хөгжүүлэхийн төлөө улс төрийн ажил хийгээд явж байгаа мундаг тийм манлайлагч нар за мөн одоо өөрийнхөө дуу хоолойг түгээгээд явж байгаа ийм алдарга авьяатай урлагийн хүмүүс бол маш олон төрөнд гарсан байгаа. За ингээд дурдах юм бол Цагаанбаатар авьяат байна. За авьяат тамирчин. За мөн одоо урлагийнхнаас гэх юм бол Нисванс байна. За Гурван мөдөө хамтлаг байна. За мөн одоо Нямзаг дуучин байна. За бол суралцж байсан. За гэх мэтлэн одоо манай энэ Орхон аймгийн төлөөлөл сууж байгаа удирдлагын төрлийн сургуулийг л төгссөн байж байгаа. За тэгээд энэ бүх хүмүүстэй сургуулийнхаа өмнөөс энэ өдрийн Эрдмийн баярын өдрийн мэндийг бас хүргэж байна. За Орхон аймагт одоо нийт 25 сургууль төр хувийн хөгжлөөс 25 сургууль үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр бол одоо бас төгсөгчдийн Эрдмийн баяр болж байгаа. За миний хувьд бол 3 дугаар сургууль дээр оролцож байна. 3 дугаар сургуулийн одоо бас шинэ барилга барихтай холбогдуулаад за хичээлийн жилийн хаалт болцоотой холбогдуулаад аймгийн удирдлагын зүгээс бол зайлшгүй оролцож бас тодорхой хэмжээний одоо баярлсан тарсан илэрхийлж байгаа. За бид нар ер нь тодорхой хэмжээний улсын одоо үндсэн сургуулиудтай жишээлбэл одоо ШүТИС Монгол Улсын их сургууль, Анагаахын шилжүүлэх сургуульд бол хамтран ашиг гэрээг бол аймгийн эсрэг үзэсгэлэн байдаг. За ингээд одоо тодорхой хэмжээнд сургуулиуд төгсөөд ирэх юм бол орон нутгийн ажлын байрыг хангахад бол бэлэн байгаа. Хүүхдүүд маань өөрсдөө Эрдэнэ доттой ажиллаж амьдрнаа гэсэн сонголтыг хийгээд ирэх юм бол Орхон аймгийн хэмжээнд боловсролын системд сүүлийн жилүүдэд боловсролын чанарыг хүртээмжийг сайжруулах чиглэлээр энэ шинэ нөхцөл байдал үүсэж байгаатай холбоотой цахим орчинд хичээл орох чиглэлээр олон ажлууд хийж байгаа. Бид нар E-Lab гэж компанитай хамтарч өнгөрсөн жил цахимаар эзлэн хэрэгжүүлэлтэнд орж байгаа хүмүүстэй бэлдсэн. Маш өндөр амжилт үзүүлсэн. Энэ жилээс доктортой байдал ингэж хийж байгаа. Залуу багш нараа сургаж байгаа. Цахим орчинд хүүхдүүдэд цахим орчинд хичээл яаж хийх үү гэдэг дээр сургаж бэлдэж байгаа. Спортын олон төрлөөр хүүхдүүд амжилт гаргаж байгаа. Бас мөн олон олимпиад, уралдаанд манай Орхон аймгийн Эрдэнэ хотын хүүхдүүд өндөр амжилт үзүүлж байгаа. Ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт гэдэг бол хамгийн зөв зүйтэй, хамгийн үр дүнтэй, хамгийн урт хугацаатай хөрөнгө оруулалт байдаг. Энэ чиглэл рүү олон ажлуудыг хийж байгаа. Ингээд та бүхэндээ бүгдээр нь Эрдмийн баярын сайхан мэндийг дахин хүргэе. Зорилготой байгаарай, зүтгэлтэй байгаарай, хөвчөөстэй тууштай байгаарай. Ингээд эрдэмтдчүүдтэй Монгол улстай хөндлөгдсөн эрхэм сайн хүмүүс болоорой гэж хүсэж байна. Энэ жил Орхон аймгийн хэмжээнд 1-ээс 12 дугаар ангийн 23700 гаруй хүүхэд суралцаж төгсөж байгаагаас 12 дугаар ангийг 1118 хүүхэд, 9 дугаар ангийг 1826 сурагч, 1-р ангийг 2400 гаруй сурагч төгсөж байгаа юм. Нийт төгсөгчдөө Эрдмийн баярын мэнд хүргэе. Монгол улстай